Сайн байцгаана үзэгчдээ энэ сайхан өдрийн мэндийг төшөөлье. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс та бүхэндээ хүргэдэг эрг зочин нэвтрүүлгийн маань ээлж нэгэн дугаар энхүү та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За мэдээж эрг зочин нэвтрүүлгээр маань эрхэм хүндтэй сайхан зочид ордгоо. Ингээд өнөөдрийнхаа хүндтэй сайхан зочныг та бүхэндээ танилцуулъя. За бараг надаар танилцуултгүй бараг үзэгч түмэн маань тий мэдж байгаагаа. Ингээд соёлын тэргийн ажилтан ая зохиогч дуучин Баасан Дорж ах маань өнөөдөр хүндтэй сайхан зочноор өргөдөө ирлээ. Маш их баярлалаа танд. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Монголын үндэсний малчин телевизийг малчин түмэн маань их сайхан үздэг. За тэгэхээр одоо таны хувьд сонир сайхан ихтэй 5 дугаар сарын 27-оос эхлээд за ингээд 31 хүртэл тий 3 аймгаар за нэг суманд тий ингээд алин тоглолтоо эхлүүлэх гэж байна. Ингээд эхний тоглолт бол 5 дугаар сарын 27-нд Өөр хангай аймгаас эхэлнэ. Тоглолтод оролцогчдоо та бүхэндээ танилцуулахад соёлын тэргүүний ажилтан дуучин Очир сайхан болон за дуучин Цэрэн Пагумнаар хамтан энэхүү сайхан Хос шарга 2025 тоглолтоо эхлүүлэх гэж байна. За ингээд хоёулаа сайхан тоглолтынхаа сайхан ярилцлагыг эхлүүлэхээс өмнө за мэдээж таныг одоо нутаг усныхаа сайхан үзэж байгаа хаа. Тэгээд 21 аймгийнхаа сайхан малчин түмэнтэйгээ үзэгчтэйгээ мэдлээд ярилцлага эхлүүлэе гэж бодож байна. За энэ нэвтрүүлгийг өнөөдөр үз сууж байгаа нийт Монгол түмэндээ нийт Монгол малчин түмэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За ер нь бол хаваржилт сайхан зүүн дэлгэр сайхан зүүн болох төлөвтэй тийм сайхан байна шүү дээ. Тийм учраас малчин түмэн маань одоо бас дэлгэр сайхан зуунаг сайхан ухта. За тэгж байтал ингээл тун удахгүй улсын баяр наадам гэл одоо ингээл сайхан дэлгэрээ хэлж шүү дээ тий. Одоо энэ бүхний эхлэл одоо таны тоглолт бас эхлэх гэж байна уу? Ер нь тийм бас. Тэгээ яг энэ тоглолт маань бас нөгөө талаараа бас их хөрсийн баяр ухтаж байгаа. Тийм учраас олон сайхан ээжүүдийг баярлуулъя гэсэн тийм зорилготой ер нь бол болж байгаа юм тоглолт юм байна. Тэгээд энэ хоёр сайхан залуугаа бас нэг нутаг оронд нь аваачаад нутгийн зон олонтой нэг сайхан танилцуулъя. За тийм байх. Гэх мэтчлэн бас тэгэл янз бүрийн л одоо бодол сэтгэл байна шүү дээ. Тэгэл байх. Та өөрөө болохоор Баян Онгор аймгийн. За тэгэхээр одоо нутаг усанд очиж нэг сайхан бас дуу хоороо өргөх нэ. Тэгнь. Би ч бас ойрдоо ер нь нутагтаа очиж тоглоогүй. Тийм байгаа. Тэгээ бас одоо сүүлийн үед чинь бас нэг хоёр сайхан залуутай хамтраад залуучуудын гоё эрч инээрийг одоо сайхан шингээд гэдэг юм уу уран бүтээлийн одоо бас ургац бас ингээд ариун гоё ингээд дэлгэрээд л эрчтэй хүчтэй сайхан байна л да. Тийм учраас бас нэг сайхан залуучуудтай тэгээд хамтарч хийж байгаа уран бүтээлүүд маань бас сүүлийн үед бас үзэгч олон түмэнд бас гайгүй хүрээд бас халуун дулаан тийм сайхан урам аваад тэгээ ер нь урамтай сайхан байна. Тийм учраас бас нэг энэ залуучуудаа дагуулад Хонгор нутагтаа болон Өврийн сайхан га нутагт Дархан уул аймаг за Дархан уул аймгийн Орхон сум гэдэг энэ дөрвөн сумд очих бүр их баяртай одоо ингээл догтлоод л хүлээгээд л бүр нэг залуу нэг анхны уран бүтээлийн хаан тоглолтыг хийх гэж байгаа юм шиг л нэг тийм догтлолтой сэтгэл хөдлөлтэй тийм шүү дээ сайхан. Тэглгүй яг одоо би ер нь бол одоо орчин үед ингээд сошиал орчин тий маш их хөгжсөн. Тэгэхээр ингээд таныг одоо анзаараад байх нэ ер нь залуу уран бүтээлчдээ маш их тэмцсэн тий лайв. За өөрийнхөө одоо сайхан зохиосон сайхан уран бүтээлүүдийг залуу уран бүтээлчдээр одоо шинжилж дуулуулж байгаа харагддаг. За энэ ч эргээд нөгөө залуу уран бүтээлчдэд гоё бас ирчгүүч өгсөн бас нэг томоохон ажил юм болов уу гэж харагдав. Тэгэхээр таны одоо бас яг энэ ингээд залуу уран бүтээлчдийг дэмжиж байгаа энэ хүү лайв хийж дуулуулах гэх мэтчлэн ажил бол маш олон залуучууд урам зориг өгж байгаа тий. Тэгэхээр энэ бүгдийн түүчээ болж манай хоёр уран бүтээлч минь бол бас түүчээ болж бас тоглолтоо ингэж хамтдаа хийж байна гэж би бас ойлгож байна зү үү? Ер нь тийм ээ. Би ч өөрөө эхлээд хамгийн эхлээд нэг залуу та нэг ахмад болсон юм шиг. Уран бүтээл хийж эхэлж байхдаа бас ерөнхийдөө тэр үед чинь бас улс орны нийгэм эдийн засагч гэсэн бас ерөнхийдөө бас тийм сайнгүй тиймэрхүү үед таарч ирсэн. Тэгээд бас за одоо хөдөөнөөс дөнгөж ороод ирсэн залуу хүн сайхан уран бүтээлийн санаа сэтгэл байгаад байдаг. Тэрийг яаж гаргаж олон түмэнд одоо хүртэл болгох уу гэд. Тэгээд хамгийн нэгдүгээр тал ерөөсөө санхүүгийн боломжн дээр л гатж яадаг тийм байсан.
Тэгээ ороод ирсэн сайхан яруу найрагчтай хамтраад сайхан аялгуу дуу гарчаад байдаг. Тэрийг ямар яаж гаргах вэ гэд. Тэгэл одоо таньдаг мэддэг одоо энэ л надад тусалж чухлав гээл нутгийн одоо харьяа ямар хүн байна гайгүй тийм боломжтой хүн байна гэл тэр хүмүүсээр очиод ингээл бас хүндрэлтэй л дээ. Тэгээ бодоод байхнаа ер нь тэр зовлонг мэддэг учраас одооны сүүлийн үед яг нэг сайхан уран бүтээл хийх гээд сайхан дуулаад байдаг, сайхан хоолой байгаад байдаг. Ингээд бас янз бүрийн одоо энэ олон дуучид байна. Олон дуу төрч сүүлийн үед бол тийм үү. Энэ өрсөлдөөн дундаас яаж хашрах вэ гэдэг одоо бас чухал байна шүү дээ. Тэгэхээр энэ нөхдүүдэд л яг бас нэг жоохон ч ихсэн тус нэмэр болдог. Одоо миний тэр тус нэмэр байдаг юм бол болдго юм бол гэж бодоод залуучуудаа жаахан дэмжиж ажиллах тийм бодолтой байгаад байгаа. Хамгийн эхлээд бол яг би энэ тэр цэрэн багмыг над дээр ирсэн юм л да. Энэ цагаан дэлт гэж ингээд дуг дуулах гэсэн юм аа. За тэгээ хамгийн эхлээд за данаалгатайгаа дуулах гэж байгаа бол хөгжмийн зохиолч яруу найрагчин зохиосон хүн байна. Хэн байна? Тэр хүмүүстэй нь холбогдоо. За тэр хүмүүст нь одоо өнөө цагт одоо байхгүй байх юм бол үр хүүхдэн гэдэг юм уу гэдэг тэр нөхдөөтэй холбогд гэдэг ингээд тэгээ явуулаад хамгийн их Монгол улсын гавьяа жүжигчин Отхонгойд улсан юм билээ тэр дууг. Тэгээд Отхонгойтой уулзуулаад төлөө зөвшөөрлийг авахуулаад тэгээ би хөгжмийн найруулгыг хийгээд дуулчаад тэгээд энийг яах вэ гэж бодож байгаад би өөрийнхөө пэйж утсаар нэг машинд нь дуулуулаад тэгээд цацсан юм л да. Тэр хандлтсан авсан байхгүй юм. Тэгээ за ер нь бол иймэрхүү байдлаар ингээд бас болох юм байна гэсэн санаа гэж санаа аваад тэгээд нэг тийм лайв нэвтрүүлэх мэдхгүй тэгээд би тэнд чи өөрөө бүх юмаа хийчихэж байгаа юм байна. Яг одоо ер нь одоо хүмүүс маань одоо бүх л мэдээллийг сошиалаас авсан цаг шүү дээ. Мэдээж тухайн аливаа уран бүтээлчийн тий одоо нэг нэрийн хуудас болсон нэг сайхан уран бүтээл байдаг шүү дээ. Одоо тэгэхээр одоо ая зохиолч дуучин Солин дөрвийн ажилтан баасан дурж ихээр мэдээж яалчгүй одоо хос шар хэмээн сайхан уран бүтээл одоо бүр нүдэнд олон одоо чихэнд нь одоо сонсогддог байх гэж бодож байна. Тэгэхээр энэ уран бүтээл маань мэдээж өөрөө төрхтэй маш их одоо учир агуулгахтаа төрсэн баг. Дээрээс нь бас залуу уран бүтээлч очир сайхантай тий хамтарч дуулах нь одоо дахиад нөгөө саний ярьсан залуу уран бүтээлчийг дэмжсэн бас ажил болсон болоо гэж бодож байна. Тэгэхээр энэ уран бүтээл рүү одоо хоёлоо оръё да. Тэгээ хос шарга дууг бол би 2007 онд зохиосон юм л да. Шүлгийн зохиосон Агван гэх хүн бол Баянгор аймгийн Бөмбөр сумын хүн. Манай Баянгор аймгийн Бөмбөр сумын хүн байна. Тэгээд Баянгор аймгийн 3 булаг сум дээрж манай ээжтэй сууж би төрсөн. Тэгээ би бол 3 булаг сум төрж өссөн. Ийм хүн. Тэгээд тэр Бөмбөр нутгийн манайх Агван гэж ах байдаг. Ер нь их морин дуртай хайртай бас моринд орцсон хүн л дээ. Тийм хүн. Тэгээд тэр хүн 2007 онд нэг өдөр уцтаад харна. Гэхдээ би нэг ийм шүлэг битсэн чинь тэгээд Эрдэнэ чулуун уяа чинь тод манлай цолныхын найран дээр очиод энийг уншсан чинь хүмүүст их таалагдах шиг боллоо. Алгадчихаа зарим хүмүүс нь уйлж мөйлээд ингээд. Чи нэг уншаад тааш надад ая орж болох нүг гэд. Тэгээ би тэр шүлгийг уншсан зүгээр шууд за ер нь бол зүгээр уншаал шууд л ая орж ирсэн л дээ. Яг тэгэхээр би тэр урд нь тэр хоёр шаргыг яг амьдаар нь биш. 2000 оны улсын баяр наадмыг би гэртээ телевизээр үзээ сууж байсан. Тэгэхэд дүү шарга нь одоо амгалан төрийн ажнаа шарга улсад 6 удаа төрүүлсэн хамгийн нийт улсын төрүүлснээр одоо Монгол улстай номер 1-т байна шүү дээ. Энэ дүү шарга нь шүдлэн насанд улсын баяр наадам төрүүлээд ах шарга нь соёолын насанда төрүүлээд тэр үед чинь юу морд одооны юу хүйдэл авдагт биш. Айдсын даваагаар ингэж уралддаг байсан. Тэгээ айдсын даваа уруудаж явж байгаад хол тасархай төрүүлж явж байгаад хадуураад. Хадуурсан чинь нөгөө хүүхдэн ч бас сэргэлэн сайн хүүхд юм та. Хадуурсан тал руу дагуулж дараад ингэж яваад буцаж тойроод ингээд уралдааныхаа замд ингээд ороход урд нь маш олон морд орцсон байхгүй. Тэгэхэд тэдний араас дахиж нэхэж гоогөө дахиад тэднээс бүр хол тасархай төрүүлж орсон. Яг тэр бичлэгийг хараад би бас Монгол хүмүүс гайхамшигтай сануулга юм аа гэж өгсөжсэн. Яг тэр мөр бол яг санаанд орж ирж байгаа байхгүй. Тэгээд аюу шууд орж ирсэн. Харамсалтай тэр дүү шарга тэгж хол тэгж гайхамшигтай төрүүлсэн дүү шарга нь тэр жилийн билүү дараа жил нь билүү
энтцэн бит. Тэгэл дунд мөнхрөөд үлдлээ шүү дээ тийм ээ. Тэгэл ер нь л тэр эхний удаан аялал бол тэрийг бодчихвол тийм удаан уянгалаг эхлүүлээд тэгээ дүү шарган ингээд орж ирж байгаа хурдан хэсэг орж ирж байгаа гэж бодож аяа зохиолж хийсэн л дээ. Ая бол ер нь их удаагүй ер нь хурдан төрсөн ийм дуу юм байна. Тэгээд дуугаан хийчгээд очир сайхантай бас хамтарч дуулахын бас үнэхээр сайн үнэхээр одоо залуучуудын анхаарлыг татахаар үнэхээр бас арай бас нэг онцлог хэв маягтай болсон байлээ шүү. Тий, энэний чинь бас тэгээд 2007 оноос ч хойш ингээл би ганцаараа дуулаад яваад олон хүн над руу хандсан л да. Аха. Боосон доржихаа энэ дуугаж хамтарч дуулъя, өгөөл нотгочгоо би дуулъя гэх ингээл олон хүн над руу хандсан. Би ерөөсөө Атханбаяр гэдэг нэг дуучин залуу байдаг. Тэрүүтэй нэг хамтарч дууссан. Бас нэг хөгжмийн яруулгыг шинжилээд. Тэгээд тэр ягаад ч юм нэг олны хүртэл болоогүй нэг түгээгүй л дээ. Бас ер нь дуу уран бүтээл гэдэг чинь бас сонин шүү. Бас нэг эзнээ хайж авдаг юм шүү. За тэгээ очир сайхныг бол би ерөнхийдөө мэднэ. За нутгийн хөвгт юм да. Нутгийн гаралтай дүү юм. Сайхан хоолойтой ийм сайхан дуулчин байна. Бас нэг боломж бол би одоо бас дэмжих юмсаа гэж бодож явж байхлаар моднон арина. Очир сайханд амиг таарсан чинь тэртээ гоё яриа байгаа шүү хаа. Тэгж байдлаар нь хашарга амтч дуулаа гэсэн тийм саналтай. За их уран бүтээл бол мэдээж Монголын үндэсний малчин телевизийн за үзэгчдийн маань одоо хамгийн их олонд хүрдэг айдууны мэд нэвтрүүлгээр бол зайлшгүй одоо өдөр болгон захиалагддаг уран бүтээлүүдийн бас нэгэ. За үүнээс гаднаас очир сайхан цэрэн багам хоёрт хосын тухай сайхан уран бүтээл дахин шинжиж дуулуулсан байсан тий. Тэгээ энэ уран бүтээлийн талаар ярих юм бол манай хоёр уран бүтээлч маань асал үнэхээр гоё шинжилж шин тий өнгө аястайгаар гоё сайхан дууссан. Тий тэгээд ерөнхийдөө энэ хоёр залуутай чинь би тийм холбоотой болчоод гошоргоо хамтарч дуулчаад цэрэн багмын цагаан дэлтийг тэгж хийчгээд ингээд ер нь энэ хоёрыг нийлүүлж дуулвал яасан гэж бодоод. Тэгээ энэ хоёр чинь хоёулаа бас бие биенийгаа танин Монгол Улсын консерваторийг хоёулаа төгссөн. Очир сайхан нь зууны малаад өөрийн дуулчин уртсан гоо шав. Цэрэн багм нь ардын живчгчин чимэц яг гоо шав. Тэгээ энэ хоёрыг нийлүүлээд ер нь хоолойн температур дээр нь бол нийлэн таарна гэж бодоод. Тэгээ нөхөр хоёр ч бас дуртай зөвшөөрөө тэгээгээд. За хорвоогийн сайхан уран бүтээл. Тий хамгийн эхлээд бол тэгээ тэр хоёр ер нь миний дуунууд бас ямарын дуулмаар байна гэдгсэн чинь хайранд орсон намрыг дуулах гэдгсэн. Тэгээ хамгийн эхлээд хайранд орсон намрыг дуулуулсан гоё астаа болсон л доо. Тэгээ дараа нь хосын хорвоог дуулуулаад ер нь миний урдан дуулж байсан дуунуудаас энэ хоёр одоо хамтраад 3-4 дууд болсон. За тэгэлгүй ах бай. За ер нь ингээд бодоход ингээд энэ сайхан гих мэтчлээ олон сайхан залуу уран бүтээлчдээ дэмжсэн байна. Одоо хоёлаа харин тоглолтынхаа одоо туудын талаар одоо бас бүр үзэгчд маань тийш одоо хүлээж байгаа гэж бодож байна. За маань айл аймагуудаар одоо бас яг хит хитэн цаг тоглогдох нэ гэдэг. Хамгийн ихний тоглолт бол Өвөрхангай аймагт 27 тоглогдсон тийм. За тэгээд 19 цагт байсан тийм ээ. Тий Өвөрхангайд бол ганцхан удаа тоглох тийм 19 цагаас 27-нд. За Өвөрхангай аймгийн үзэгчд маань одоо бас яг цэгцлэлээр үзээ сууж байгаа байх тийм. Үжим дараа мэд. За тэгэл би тоглолтоо дуусгачаад шиндээ дутгуурхан гараад өгнө. За тэгээд Баян онгор аймагт 28-нд Баян онгортой нэг тоглолцоод. Тэгээ Баян онгороос 30-нд тарханд байхгүй юу? Хол учраас бас 29-нд нэг зам зууран гэж яваад. Тэгээд 30-нд дарханд бол 2 тоглох юм аа. 19-21 цагуудаас залуучууд ятгах 2 удаа тоглоод. За тэгжвэл дархны ойрхон дархан сумын дархан уул аймгийн Орхон сум зэмснэ хоо гэдэг. Тэр сумын тэндээс ус нэгэнтэй ойрхон хэвцэж манай тоглооч гэсэн өсөлтүүд ирсэн учраас Орхон сумын 31-нд аваад. Ингээд 27 28 30 31-нд Өвөрхангай Баян онгор дархан уул аймаг Орхон сумын ээжүүдийг сайхан тийм байна. Баярлуулъя гэсэн юм санаатай. За тэглгүй хаа дөнгөөсөө сонссон байхаа үзэгчд маань ингээд эдгээр сайхан нутгийнхаа сайхан уран бүтээлчдээ эдгээр өдрүүдэд бас хүлээн авч одоо тоглолтын одоо та бүхэн мань одоо нэвтрүүлэг үзсний дараа тэсийн ядаг хүлээх баха. Мөн дээрээс нь одоо их хурсын баярыг тохиолдуулж байгаа учраас ээжтэй, эгчтэй, тий хайртай дотны хүмүүстэй одоо бэлэг барих үнэхээр сайхан тоглолт болох баха гэж найдаж байна. Тий.
За ингээд бас өргөжлүүлэхэд ер нь бол ингээд тантай ингээд ярилцаа суух нэ одоо маш олон одоо сайхан уран бүтээлүүд ярмаар байна. Тэгээд мэдээж таны хувьд айгүй бас үзэгчд бас сонирн байж магадгүй өөрөө таа ч бас нөгөө уртын дууч мэрэгчлээ шүү дээ тий. Тэгэхээр одоо бас энэ сайхан мэрэгчлээ одоо бас хаанаас хинээс өвлөж авсан бэ? Тэр сайхан төвхөөс хоёлаа нэвтрүүлгийн хаас төгсгөл сайхан хуужлаад бас нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Бүр багаас намайг 5 6 настай байхаас л аав маань уртын дуу зааж өгсөн юм л да. Манай аав чинь ер нь тийм ардын ав ястай хүн байдаг. Тэгээд шалцтайхан шарга гэж дуу зааж өгөөл дуулж исэн. Жоохон 5 6 настай хөвгтөл уртын дуу дуулж яадаг. Тэгээд тэр үеийнхэн хүүхдүүдээс би хичдэг байл шүү дээ. Аавтаа жаахан сонио уурлаад жаа шиг. Одоо миний ийм хүүхдүүд чинь өөр дуу дуулж хахад надаар одоо яагаад ийм дуу ингээд дуулуулаад байт юм бол. Тэгээд шүн ороо усаа гэрийнхэн дүүнэрийг унтуулчаал намаа ганц зараг авчултээ л дуулуулж яддаг дуу ганц аач яддаг. Тэгээд багаасаа тэгэж уртын дуу сонсож сурж ингэж өссөн болохоор уртын дуу, ардын дуу бол миний сэтгэлд их ойрхон. Том болоод дуучин болно доо л гэж бодож явдаг байсан. За тэгж байтал багшийн сургуулийн хөгжмийн ангид сураад дуу хөгжмийн багш мэрэгчл эзэмшээд хөгжмийн боловсралтай болчихлоо. Нутагтаа очиод нэг багшийн сургуулийн төгсчөөд Баянгар аймгийн Гурмулх сумдаа очиод дуу хөгжмийн багшаар нэг 4 жил ажиллаж үзлээ. Багшгийн хүн биш байна би. За ингэж сайхан одоо тэр олон төвний алга сайхан үрсийг одоо тэр чинь одоо дуу хөгжмийн заана гэд над тэтгээд явуулсан байдаг. Би тэр одоо хэмжээд зааж чадахгүй яах дэмий юм шиг байна гэж бодоод ер нь байлиг хэд. Тэгээд гот руу ирээд хотод 1 жил ажиллаад соёлын их сургуулийн уртын дууны ангид элсэл төгөөд орсон. Тэгээ Монгол улсын гавьяат багш дэлгэр багшийн шав болж орсон. Бас сагаа мас тэгээд ийм сайхан уртудаан одоо дурсамжтай сайхан түүх агуулсан. За тэгээд ийм сайхан нутгийнхан одоо сайхан дуучин одоо Баянгар аймгийнх мод тэр чигтээ одоо тэсээ одоо хүлээж байгаа хаа. За ингээд бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлаа. Ингээд яагаад ч юм ингээд таны одоо сайхан уран бүтээлүүд мэдээж манай Монголын үндэсний малчин телевизийн үзэгчдтэй ялчгүй уялдаатай. Одоо малчин түмэн маань малчин телевизээ маш их одоо шимтээ үздэг. Тэгээд таны тоглолтыг одоо хол хайраас тойрч очиж үзэх байхаа гэж бодож байна. Тэгээд дуудахгүй болох гэж байгаа тоглолтод нь за малчин телевизийн нийт уран бүтээлчдийн өмнөөс үзэгчдийн өмнөөс өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танай хамт олонд маш их баярлалаа. Тэгээ Монголын үндэсний малчин телевиз бол Монгол орон даяар ёстой өнцөг болон бүртэй өдөөгийн малчин хөдөлмөрчд сайхан үздэг ийм сайхан телевиз. Тийм учраас танай хамт олонд баярлалаа тэгээд. Энэ сайхан малчин төмөнтэй, Монгол төмөнтэйгээ уулзах энэ цавшааныг олгосон танай хамт олонд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Ингээд тоглолтод амжилт хүсээд за эргээд та нэрээ нутаг хөсөндөө очоод тоглолтод амжилттай сайхан хийгээд эргээд одоо малчин телевизийнхаа эрэг сайхан нэвтрүүлэгт эрэг сайхан мэдээллээр эргээд дахин уулзах ерөөлийг төвшүүлье. За баярлалаа. Ерөөл бат сайхан орших болтугай. За баярлалаа. Үзэгчдээ үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс та бүхэндээ хүргэдэг эрэг зочин нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За та бүхэн маань нутгийнхаа сайхан дуучдыг одоо доор харагдаж байгаа эдгээр өдрүүдэд тоглолтын одоо сэсэн ядаг хүлээж үзэг бахаа гэж найдаж байна. Ингээд дараагийнхаа эрэг сайхан зочноороо эргэн уулзцгаая үзэгчдээ.